MCS Coca-Cola компаниас энэ жил хуванцрыг Hayвol Hog ангилбуул хэрэглээ гэдэг компанид ажлыг өрнүүлж байна. Хэрэглэгчид маань хуванцрыг хаана хэрэглэж ийн анхдагч их үүсвэрээс нь өөрсдийнхөө тээврийн хэрэгслээр очиж аваад дахин боловсруулах үйлдвэртэй дахин боловсруулах ийм зорилготой байгаа. Central Tower барилга нь TML хуванцар сав дахин боловсруулах үйлдвэртэй хамтран 2024 оны 8 сараас эхлэн хуванцар сав лазыг цуглуулж эхэлсэн. Нийт 1500-аад хүн өдөр тутамдаа ажиллаж байгаа давхрын хэмжээ маань өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэдгийг хэлхэн зүйтэй баха. Хуванцар савны хэрэглээ офис дээр маш их байдаг боловч иргэн цуглуулалт маань бол хангалттай байгаа. TML компани цуглуулах албанд бол бүртгэлтэй 70 гаруй офис байгаагаас яг тогтмол хуванцраа өгдөг нь 30 орчим офис байна. Манай барилгаас гарч байгаа нийт хог хаягдлын хэмжээ тодорхой хэмжээнд буурсан түрээслэгчид маань маш идэвхтэй оролцож байгаа. Эдгээр хүмүүс өдөр тутамдаа хогоо ангилж ялгах дадалд тодорхой хувь нэмрээ оруулж ахиж байгаа. Хөрөнгийн менежментийн газрууд нь офисынхаа түрээслэгчдийг офис дээр хогоо ангилан ялгах сав тавиулаад үргэлжлүүлээд бие нэг давхартаа хог ангилан ялгах цэгийг байгуулснаар манай TML компани цуглуулах албал өөрсдийн тээврийн хэрэгслэр очиж авах ийм боломжтой байдаг. Hayvol Hog ангилбал хэрэглээ гэдэг компанид ажилд хүн бүр нэгдхийг уриалж байна.